Сайн үлсэн аянд нэгдсэн болоолоо стор. Сайн үлсэн аянд нэгдсэн чимэн стор. За сайн байцгаана уу үзэгчтэй тайлал нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд манай хоёр одоо Хөвсгөл аймагаас зорж ирсэн тийм ээ. Тэгээд манай тайлал нэвтрүүлэг энэ удаагийн дугаарт одоо оролцож байгаа маань. Тэгээд хос хоёр би үзлэгийг хийх гэж байна. Тэгээд ер нь бол тэг үзлэгтээ ороод гэдэггүй. За тэг. За танах ер нь яг хинийх гэдэг одоо ургийн авг гэж байдаг шүү дээ. Нугдрын давг. Ургийн авг нь тийм үү? Тийм юу дань нугдар. Тийм дань. Одоо нэг боржгон. Тийм айгуу. Тэгэхээр та хоёрыг шууд үзэх ёстой юу? Нэг бол ураг удмаас нь хөөж үзэх ёстой. Лутаарнд яаж үз? Би бол өөрөөсөө эхлэл ингэж явцсан л байгаа. За яг би эхлээд ураг удмаас нь үзье тэгэхөө. Дань авгтай танаа аавыг хэнийг ингэж юм бэ? Нугдрын давг. Одоо байхгүй юу? Байхгүй. Одоо байхгүй. Хэдэн жилийн өмнө өнгөрч байсан танаа? 2007 онд. 7 онд өнгөрсөн. Нугдрын давг. Давг гэж юм байсан. Даг давгтай тий? Дань давгтай. Ямар жилтэй хүн бэ? Дахиад жилтэй хүн байж байгаа. За энэ ураг удмыг хөөж үзэх хэрэгтэй баха. Тийм ээ. Шууд танаас биш ураг удмыг хөөгд үзчихвэл 2007 онд өнгөрсөн хүн тий. За энэ хүн бол төрлөө олцсон хүн байна гэж шүү. За. Төрлөө олцсон хүн байна гэсэн байна. За ихээс нь их олуул байсан хүн гэж шүү. Тий. Их олуулан байсан хүн байна гэж байна. За энэ хүн бол төрлөө олсон. Ураг удам өр хүүхдүүд нь бас 8-9 гэсэн. Тий. Хэдүүлээ танах? 9. 8-9 өр хүүхд гаргасан гэж байна. Би ураг удмыг хөөгд үзье. За. За. Хөвсгөлийн ер нь танах хөвсгөлийн суугуул юм уу? Тийм, бүрэн тогтох. Хөвсгөлийн суугуул. Суугуул гэж үзэн тий? Тий, суугуул. Ер нь яах вэ? Яг ингээд 5 цул эрэхтэн бариад өнгөрж байгаа байдал надад харуулж байна л да. За. Тэ өнгөрж байгаа шалтгаан баг гинти юм шиг тэгэж их хурдтай явагдаад байгаа юм шиг тийм. Одоо энэ хүн өнгөрж байгаа явцсан тийм. Их хурдтай. Ер нь малчаа айл юм уу тийм. Малчаа. Ийм хар уул харуулсан надаа. Их тийм өндөр сүрлэг хар уулын зүүн ингэрт амьдарч исэн гэж. Тий. Зүүн ингэрт. Доохон талтай ийм булаг шанттай юм шиг. Тий. Тийм уулд одоо нэлийн олон жил амьдарсан гэж гарч ийн. За. Тэгээд зам өр нь бол ер нь бол тийм байсан. Тэ эцэг талаасаа жоохон юутай байна гэсэн. Нэг амтны амьтай хамааралтай тийм зүйлүүд гарсан. Тийм аммаа хийжсэн тал байсан уу? Тэр нан одоо тарг марг алдгал гэсэн халдуу гэсэн хөө сайн. Тэг болшгүй тийм одоо тэр хүн ингээ харж ах гинтэр штэ тэр чинь тий харж ин чи гинтэр байцснаа гинт манраал явж байгаа байхгүй. А тэгснэ амтны амьтай хамааралтай зүйл орж ирж байгаа байхгүй сайн. Тэнгүүдээ ураг удамд болохоор амтны амьтай хамааралтай зүйл. За энэ хүмүүсийн өнгөрж байгаа байдлуудыг харахад эр тал нь их давнгаа. Эр тал нь давнгаа. За ер нь ойр ойрхон нэг 2-3 жилийн хугацаатай өнгөрсөн байгаа байхгүй. 2-3 жилийн хугацаатай эр тал нь давнгаа өнгөрсөн байна гэж байна. За энэ юунаас болов гэж хөөсөн чинь амтны ам гэж гарсан. Амтны ам бас уул ус их догшруулсан удам гэсэн байна. Тэр ямар нэгэн байдлаар тэр одоо юу гэдгийг уул уснаас эд материал хайдаг тийм юм байгаа юм. Одоо алт матч гэдэг юм уу те. Тийм байхгүй. Бас нэг тийм харуулхаа уул ус жоохон догшруулсан. Тэр яг энэ одоо саяны манай ах нар бол нөгөө саяны хэсэг алт малт гарахад бол ганц нэг явж ирсэн. Аа бол тийм байхгүй. Мэдхгүй. Гэхдээ яг би зүгээр ураг удмаар аавар чиг хөөгөл үн сатын орж эхэлж байна. Тийм. Аавар чиг хөөгөл одоо та хэд рүү орж эхэлж байгаа байхгүй. Бид дандаа гинтийн өхлүүд нөрлж байна гэж байна. Нэгт хоёр дахь юм бол эр талдаа их хатуу байсан. Бас нэг одоо би муутай бас нэг хүн харуулад надад сая. Надад би л ах. Та юу? Би муутай хүн айгу давнгаа харуулсан. Тий. За таны судсыг бариад үзчих. Та нэг хавда.
За зүрхний хэм бол алддаг юм шүү дээ. За зүрхний хэм алдаг чинь тархитлогоо манард юм байна. Маш их айцтай гэж танд өөрт чинь маш их айц байна. Хүн нэг айцаа нөгөө давж дийлэхгүй болтлоо гэдэг шиг тийм их айц харуулсан. За 4 үрийн заяа байсан танд. За 4 үрийн заяа. Байгаа нь 3 юм уу? 2 юм уу? Байгаа нь 4-өөсөө цөөхөн болчихж байгаа байхгүй. Тийм байна. Энэ 100 одоо эн чинь 100 гар шүү дээ. 100 талын хөл рүү тэгж бадарж өвдөж байгаа юм байдаг. Тийм байна. Нурууны би бол нуруунаас үүсэлтэй гэж хэлхий наадах гэж. Нуруунаас үүсэлтэй. 100 талын хөл рүү бадараад өвдөж байна. Энэ бол нуруунаас үүсэлтэй зүйл байна гэсэн. Цөсөнд бас өөрчлөлт харуулж байна. Цөсөнд өөрчлөлт харуулж байна. Та ер нь их айцтай. Би гэхдээ тань дээр бол амь насны цөв олж харахгүй байхгүй. Тэ. Гэхдээ ер нь айцтай би хаа бол нэлээд хямарсан тал руугаа явдаг хүн байна гэж таныг хэлсэн байх шүү. Гарч ишүү за. Энэ ураг удмын нөгөө тань дээр одоо эцгийн гал байгаа гэсэн шүү дээ тий. Энэ дээр нэг бас нэг ураг удам хөндлөл үзүүлэх талын юмнууд бас гарсан байх шүү. За. Мал ахуй ер нь нэлээд багассан уу танах нэ? Тэгсэн. Мал ахуй нэлээд багассан. Бас мал ахуй нэлээд сэв орсон байх юм. Тэ. Мал ахуй нэлээд багасч ирсэн байна гэж. Тэгээ минийхаар бол ингээ багаар ингээ одоо юу гэдгийг шууд би маш олон айлд очиж зан үйл хийсэн л дээ. Маш 10 хэдэн үхэл 20 хэдэн үнийг үхэл гэдэг. Танах болохоор ерөнхийдөө бас юмнууд нь ингээ эхлээд явж л байгаа зүйл байна. Тэгээд би одоо 42 дэх гэхэд миний ингээд зүгээр одоо хүүргэн нялхс гэд бодоход нилээн одоо 10 бол нилээн гарцсан байгаа байхгүй. Тэгээд одоо бид нар бас нэг ойлгохгүй байгаа юм уу? Би л нэг юм ах их чинь нэг яаж тогтоох уу, яаж аргалах уу? Аргалах уу гэдэгтэй. Тэр усууд нь болохоор яг ойлгоод энийг одоо яаж байгаа юм байхгүй шүү дээ. Тэгээд одоо ингээд 10 эдгээ гарлаа гэж ярьлаа ш. За таны яг одоо таны нөгөө та нар ихэс эсүүлээ те. Таны ингээд 6 хүн ингээд одоо байгаад 3 нь бол өнгөрчөө. Тэд нар дандаа ирчүүд байсан. Дандаа ирчүүд. Тэгэнгүүтээ хойноос нь одоо хүргэн бэрүүд бас ороод нэг гэсэн үг. Чи хүргэнүүд орсон гэсэн үг. Тэгээд одоо нөгөө дүү нялхс руугаа. Нялхс руугаа тий. Ер нь дандаа гинти өглөөдөл юм биш үү те. Гинтээр өнгөрд юм шүү дээ. Энэ ураг удмын одоо тэр нөгөө эрен эм тогтоохоо болж эм нь эр тогтоохоо болж байгаа тийм бас талын юмд ажиглагдаж шүү. Тэ. Одоо нөгөө хөргөнбэр одоо таны ярьж байгаа те хөргөнбэр тэгээ орж ирсэн хүмүүс нь хэндээ их гайгүй байж байгаа сүултээ асуудалтай аригтаар суудаг ч юм уу те тийм асуудлууд үүсгэж байгаа. Тэгээ сүулт нь энэ дотор амиа хорлж өнгөрсөн хүн байгаа юм. Одоо саяын нэг дүү маань харин ус руу унтсан одоо тийм. Өөрөө бол яг албаар биш тэгтээ. Тийм албаар биш. Тэгтээ одоо тэгэл яг юун дээр бол тэгэл амиа хорлсон л гэж шууд гарч байна те. Амиа хорлж өнгөрсөн. Над дээр болохоор амиа хорлсон юм шиг тийм харуулж байгаа байхгүй бас. Тэ. Тэр өнгөрсөн хүн хин гэдэг хүн байсан. Гам бол. Ямар жилтэй хүн бэ? Сохтуу байсан юм. Тийм гэсэн. Сохтуу. Тэгээ хажууд нь 2-3 хүн байсан байгаа. Яг нөгөө цуг байж байгаа л тэгэл гэртээ харин гэл давхиад явсан гэсэн. Тэгэхээр л тэр тэгээд нөгөө удаач уул манах нь хайхаар арайч нөгөө тэр унтсан баг гэж нөгөө итгээгүй ерөөсөө. Гүү бах энэ тэнд очиад хөвчсөн баг гэж. Өнгөрөөд удаагүй байгаа юм шүү дээ. Тийм 40 хоног нь болоогүй байгаа. 40 хоног нь болоогүй шүү дээ. Над руу төхөж ирж ир цай хуурцсан чинь. Тэгээ над бүх юмнууд л 2-3 хүн байсан, нэг эмэгтэй хүн байсан гэж. Тэгж байна. Тэгээд дээрээс нь бас энэ хүний хувьд хэм бол маш их гомдолтой ингэж байна. Ер нь сүүлийн үед нэлээд ааш авир эвдэрсэн байсан гэж өөрөө ч хэлж байна. За ааш авир нь эвдэрсэн байсан. Хоёр дахь юм бол тэр бор дарс одоо арихтай. Тэрэнд их шунж орсон гэсэн байна. Тэгээ хүний үгэнд ерөөсө ордоггүй байсан гэж. Ээж нь гэж хүн байгаа юм. Ээж нь багт нь талигарч болчиход хоёр хөргөн чи хүүхд манай хоёр ах нэг нь авч өсгсөн юм уу те. Хүний үгэнд ерөөсө орхоо байсан гэж энэ хүний хувьд. За тэгээд их тийм нэг одоо тэр үед нь одоо өнгөрөхөөс нь өмнө ч юм уу те ингээ та нар ажигласан бол шал өөр хүн шиг болцоо. Сүнс нь нэлээд хараад удцсан байсан. Тэр үед нь бас тодорхой хэмжээний одоо хүн амьтан зордох ч юм уу нэг бол арга
засал ном хийх ёстой байсан. Харин анзаараагүй нөгөө манай нөгөө ах бас нөгөө өөрөө гэрт ингээд зодон болсон баг чи манай ахыг нөгөө ирүүгээр татчихад нөгөө аймаг руу ингээд татчихвчээ нөгөө би нөгөө тэр ахтайгаа уулзал тэр дүү маань хөдөөсөн баггүй. Уул нь миний галгууламжтаар данстай байдаг байхгүй юу? Тэгээ энэ хүний хувьд гэх юм бол маш гомдолтой өнгөрсөн гэж байна. Өнгөрөөд удаагүй тэгээд их хуурдаад яхахлаар дөхөөд байгаа байхгүй юу? Юмнууд мэдүүлээд байна. Тэгээ би танд сая хэллээ шүү дээ. Тийм болсон байсан гэж. За ер нь бол дэвтээ юм хүрцэн гэж. Тэгээд болшгүй газрын бас уул усанд гарч юм уусан тал юм баг. Дэвтээ. Тийм нүд харуулж. Тийм нөгөө одоо өстой битгэхгүй ээжийнхээ шарил дээр очиод нэг юм уурчаад ирлээ гээл. Болшгүй газар. Тийм. Та байнга л тэгж тавхиад идэгий. Тэгээ энэ хүн яг үнэндээ хэлэхэд энэ хүний насжилт нь болоогүй. Амар гомдолтой. Би хуурдаал ингүүд над руу төхөөд би нөгөө онгод одоо хамгаалтанд аваад хамаг би халууштаал эхэлж байгаа байхгүй. Тэнгүүд яг нөгөө дайрчих гэдэг тал байдаг байхгүй. Бас яг ингээд хүлээд тахаар тэгээ ер нь бол одоо хүний тэр сүнсийг биедээ дайруулвал бөө хүнээс маш олон жилийн нас хордог байхгүй. Тийм учраас бас жоохон юутай байхгүй болохгүй болчиход. Би түрүү ярьсан шүү дээ нөгөө ээжгээ хүн яриадсан шүү дээ амар юм ээжигээ боддог тийм болцсон байсан байгаа байхгүй энэ хүн би ээжтэй юм уу гэж асуусан чи ээж нь өнгөрсөн гэж таад ярьсан шүү дээ тэрэн дээр болохоор ээж гэдэг бодлоод нь амар их давнга тэгээ босчгүй газар арих тэр хүний оршуулган дээр очиж тэгж нэг харамсаад нэг арих уусан тэгээ байнга л тэгэл өвчин дөвтий тэгээж ингэж хэрэл ер нь өөрөө нэг тийм ууртаал да тэгэл дахин явчихдаг. Тэгэл ээжгээ шарил дээр очиод ирлээ гээл ерөөсө тэгсээр л идэг байхгүй юу? Тэгэл одоо хүний тийм дэвтэй юм амар их өөрөө дэвтэй арих хүрсэн байх юм. Тэгээ тэрнээсээ дэвтчихэд бас болгүй газар хэр мэдээж болдгүй газар бол уул устай оршуулганы газар гэж болно те бошгүй газар. Хүн тийзэж арих уухааргүй газар гэсэн. Тийм газар арих уусан байхгүй энэ хүний хувьд. Одоо юу гэдэг юм дэ тэр үед нь бас арга засал хийлгэл байж. Тэгээ дээрэс нь ер нь танаа дээр одоо ингээд үзэхээр ер нь энэ олон хүний өхөл ингээд маш олон жил үзлээлтэй дандаа л ер нь уул ус лусан юм байдаг. Дээрээс нь эцэг гэхийн одоо өр удмын бас нэг болшгүй зан үйлүүдээс болж энэ өр хөөхт одоо энэ яагаад ер нь эм тогтоохоо болж эм нь эр тогтоохоо болоод хүргэн бэр асуудал бас өнгөрж ийн гэж шүү дээ. Энэ тэгэхээр танаа удамд энэ орж иж байгаа хүмүүс хүртэл маш хатуу тал руугаа эргэж ирж байна гэсэн үг. Тэгээ ирчүүдээ авж байна дандаа гинтээр явж байна. За энэ асуудлуудыг яаж шийдэж яаж яах вэ те асуудлууд байна. Дээрээс нь зарим нэгэн улсууд нь болохоор сэтгэл ийм хангалуун дүүрэн амьдарч байгаа байсан байна. Одоо жишээл би түрүү ярьсан мал ахуу ингээд хүний одоо малчин хүмүүсийн мал ахуу байж л мал ахуу сайн сайхан байж л энэ хүмүүс чинь идэх хоолтой өмс хуцтай явна шүү дээ. Тэр ойлгомжтой мал дагж байгаа учраас те. Тэгэхээр энэ малын бас зан үйлийг бас мэдүүлж хийх хэрэгтэй юм байна. Тэрэнд нь би нэг зан үйл хийж өгөө танд явуулнаа за. Тэгээд ийм юмнууд гарч байна. Тэгээд өр удмын хувьд ч гэсэн жоохон өвчин мингэх орох тийм би хаан дээгүүр нь юм туурах юм байгаа юу? Бага ер нь сүүл рүүгээ харин тэгээд аа. Ер нь ингээл тэр хүүхдүүгийн маань хүүхд ингэж энэ ингэж гэсэн ер нь ингээл мэдээл бол ерөөсөө над руу л идэг тэгэл би янаггүй юмч домч биш юм чи яаж чадахгүй одоо яагаад мэдэхгүй эмдгээр нь дагуулаад явуул болон дагуулаад явна тэр өөр юм бол надад байхгүй. Хашаа хороонд халтар нохоод огтгоо байсан тал байгаа юм. За одоо мэдхгүй. Манайх бол нохотойс нэг нохоо маань тестгөө те. Нохохоо бас тийм одоо нохооч юм бол нөгөө хүний анд гэж ярьдаг штэ. Тэр тал нь ч гэсэн бас докторгүй их тесгүй тийм байгаад байгаа юм шиг тийм. Энэ жил манай нэг нохоогоос буудулсан. Уул гайгууд гэсэн өдлөн үржингээс очиж тэгээд байгаа. Галзуурсан тийм ан амтан одоо дээхэн үед гэх юм одоо те. Тэр мал ахруу тэгж дайрч яажсан тал байсан. За одоо дээр үдэх манай тэмээтэй хэлсэн. Тэмээр галзуурж ирсэн ярьдаг байсан. Тийм. Галзуурсан амтан бас тэр юугаар иргэжсэн гэд гарч байгаа. Галзуурсан галзуурсан юм шиг. Ярьдаг байсан гэдэг жоохон. Тэр үед арга засал домтой хүнээр хийлгэжсэн юм уу? Тоо мэдхгүй. Тийм юм над бас мэдүүлэх юм. Тэр үед тийм арга засал домтой хүнээр хийлгүүлээд гисэг догтсон баг. Догтоод тэгээ одооноос ахаад ингээд сэдрээд байгаа юм шиг тийм нүд харуулдаг. Одоо сүүлийн нэг за нэг 5-6 жил гэж ярьж болно. Гал устай хамааралтай энэ уул ус догширсан байна. Дээрээс нь ан амьтантай бас хамааралтай юм шиг тийм юмнууд гарч ирлээ.
Тэгээд ер нь ураг удам таслах гэж үзээд байгаа тийм тал юм байгаа тань да. Одоо надад үдсэн бид нар одоо яг ихээсээ бол тавуулаа эцгээсээ бол би ахтайгаа байхгүй. Тэгээд манай ах бүхээр ер нь өөдөө нэг л явахгүй дөрөв яг юмны юунтэй холбоотой гэдэг нь нэг өөдөө явчихээр би цаанаасаа доош ирчихлээ. Өөрөө чи хэний ингэдэг вэ? Наран жаргал барж Гямсрунгийн. Та хоёр их сайхан болох гэж ирээд буцаад унд юм. Их сайхан болох гэж ирээд. Тэ. Охин хүүхэд байгаа юу урд ч. Нөхөр чи хаана байгаа? саяхан нэг хүнтэй бид хоёр салчихсан. Харин нөхөр харуулахгүй охин хүүхэд харуулж байгаа байхгүй. За. Тэгээд бас нөхрөөсөө салаад хэр утсан? Одоо 6-7 жил болж. Нилээ утсан те. Одоо ахаад хүн гарч ирсэн юм уу? Үгүй сая нэг хүн гарч ирсэн. Энэ охин болохоор гинтийн л олчихсан ерөөсөө. Тэгэл гаргах гээл гаргахгүй гээл тэгээ хүчээр өөрөө гарсан юм. Тэгэл ламбогоор явсараа гал тэгээд гарах ёстой хөлт гаргах гэсээрээ гаргасан. Угаасаа ер нь өөр хүүхэд одоо эндүүлэх одоо юу гэдгийг тэр чинь маш буруу зүйл байхгүй. Өөр хүүхдийг мэдээж хэрэг та хэд салсан байх нь хамаагүй. Тэр өөр хүүхэд гэдэг бол бидний ярьж байгаа те. Тэр тэнгэрээс өгж байгаа өгөгдөл өөр хүүхэд байхгүй. Тэгэхээр энэ өөр хүүхэд чинь сайн сайхан зам өөр бас хүлээж байгаа. Энэ хүүхдийн хувьд цаа. Тэгэхээр одоо хамгийн гол нь хань ижлийн тал бас жоохон хатуу байгаа тийм. Тэгээд нэг сайхан болж ирэх гэжснээ болждог. Ийм талууд чинь бас давнгоо олж эхэлж. За энийг яг засцаалж болох вэ? Энэ бол их жижигхэн зүйл гэж би дотроо бодож шүү за. Тэгээд тэр зам өрөө нэ гэдэг ч хүний. Тэгэхээр болцдог тал байгаа шүү. За танд асуух юм байна уу? Надад ч одоо асуухад баг ерөнхийдөө гарч та. Одоо манай ингээд 3 ах байгаа байхгүй юу? За. 3 эмэгтэй 3 эрэгтэй байгаа юм. 3 ах маань ерөөс ингээд нэг уул нэгтэй цагаан мөртэй манайх нь бол одоо нэг хүнд нэг тийм ингэдэггүй. Тэгээд одоо жил дараалан ингээд хэрэг түүхт орчих гээд янз бүр болчих. Харин би хэлсэн шүү дээ. Эрэгтэй талаа нэг бол авчаад байдаг, нэг бол гундаагаад байна. Тийм бүр гундаа. Тэгээ нөгөө одоо ингээд хатуу дарсан дургуй хатуу харанд ордог. Ягаад энэ эрэгтэй тал руу ингэж амар гундаад ингэдэг гэхээр энийг ерөөсөө хөөгөөд үзгэр заавал удам угсаа гарч ирдэг. Одоо юу гэдгийг энд 3 хүн яг адилхан хийгээд байна гэж байхгүй. За яг цус ген гэд үзгэж чинь тийм байдаг. Олон хүүхдээ айл нэг л хүүхд хэцүү байдаг шүү дээ. Яг тэг чин танаахан болохоор эр талууд нь дандаа гунц. Тэгээ хүргэн бэрүүд нь ахаад асуудалтай болж ирж идэг. Хүүхд чамаа байхгүй авах цаг мөчлөг нь ирэхээр авдаг. Ягаад энэ гэх юм бол энэ бас л нөгөө газар л устай. Дээрээс нь бас ан амьтантай буруу харьцсан тийм талын удан байгаад. Бид нар ингээд одоо ингэсэн байхгүй одоо нөгөө жоохон ийм гундуу дутуу яваад байна. Гэт ингээ манай нутаг нэг том уул байдгийг тасуу уул гэдэг таарсан. За би түрүү үзэж байгаа. Тэр том уулыг бид нар нөтлийн ингээ нөгөө ах дүүгээр ургаараа тахидаг байхгүй юу? Одоо тахижин л тэгсэн чинь тэр овоо маань ингээ зөвхөн овоо нь ингээ шатаад унтсан мэтлээ. Тэгээд бид нар болохоор ингээ би бол тэр тусам амар айж байгаа байхгүй одоо яана ингээ нутуусандаа буруу зүйл. Та нар өөрсдөө овоо босгосон юм уу? Үгүй зүгээр л тийм бүр түүхт овоо байдаг. Тэр овоо байсан гэж. Тэгсэн чинь ганцхан харин тэр овоо л ерөөс ингээл унаал өөр ямар ч талбай идэггүй. Тэгээд тэрнээс би бас айгүй амар айсан байхгүй та яа. За яг хоо ерөнхийдөө болохоор та нар болохоор яг өөрсдөө зүр хүндлэл үзүүлсэн. Хүмүүс бол мэдээж хэрэг энгийн хүмүүс уул ус тахина гэж байхгүй шүү дээ. Хүндлэл үзүүлэх гэж юм байгаа. Тэгэхдээ бол бид нар зүгээр яг хүндлэл үзүүлсэн тий нөгөө тахих нь бол лам хуурган тахих шүү дээ тий. Тий одоо лам бөөнөр нь тахих та энгийн хүн бол хүндлэл үзүүлэх гэж. Тэр уул ус овоонд хүндлэл үзүүлж явах танах бол гимгүү. За. Ягаад гимгүү гэхээр би та нар тэр уул ус овоонд хүндлэл үзүүлэх талаас нь бас нэг жоохон юм хэлээд байгаа. Эрэгтэй хүмүүс нь баруун талаас нь, эмэгтэй хүмүүс нь зүүн талаас нь хүндлэл үзүүлдэг. Зүүн ингэр, баруун ингэрээс нь гэсэн. Уул усанд хүндлэл үзүүлэх жоо хүн бол хизээч уулын орой дээр гардаггүй, овоон дээр гардаггүй гэдгийг маш сайн ойлгох. За. Тэгэхээр энийг та нар тэгж хүндлэл үзүүлж болно. Дээрээс нь бас дээлх хувцастайгаа ач хүндлэл үзүүлдэг шүү дээ тийм ээ. За энэ бол нэг танаа нэг ураг удамтай хамааралтайгаар шатчихад байгаа бас зүйл гэж хэлэхэд хэцүү шүү. За хөх ямаанд сэдэр татах хэрэгтэй гэсэн юм шүү. За одоо хөх ямаанд гэж байгаа. Хөх ямаанд сэдэр татах хэрэгтэй гэж.
одоо тийм хонгор халзан гэж төсөөд шүү дээ. Хонгор халзан юм уу хүрэн халзан адуунд бас сэдэр татсан байсан. Тэр хул байлуу юу лээ гэд манай ах их нар тийм яриад. Би бол яг хул юм уу хул хонгор хоёр чинь тийм төс гарч шүү за. Тийм адуунд бас сэдэр татсан байсан юм байна. Дээр үед за. Тэгээд хөх ямаанд хонгор халзан уу хул халзан уу тийм адуунд хонгор хул хоёр ч адилхан шүү. Тэгээ тийм юмд бол татсан байсан байна гэж байна. За тэрийг бол татах нь бас гимгүү гэсэн байна шүү. Ямар нь бол байсан аав нэг өндөр наслаад ихээр миний хүүхдүүдэд одоо ингээд амь дээр асарж авч явж чадахгүй гэж зураг болгож бид нар татуулж өгсөн. Тэгээд өстой жоохон амилсан байдаг юм уу амлаг. Тэрийг яг хоо ерөнхийдөө юу яагаад тэр сэдэр бас татуулаад цаашдаа авал зүгээр шүү. За мал байжлагаагаас хойш тийм ээ. Мал бол малжлагаагаас хойш тэр сэдэр татуулган зүгээр. Ингэх юм бол танаа мал ахуйнд одоо гарц гэдэг юм багаснаа гэж ойлгоо. За танах ер нь олон хүн тийм сэдэр гэж байгаа оронд яг ураг удмын нэг л сэдэр татчих хэрэгтэй юм байна шүү. За одоо та нар ингээд яг сэдэр татчихлаа гэхэд чинь ингээ яг одоо авч явах гээл асуудал гарна те. Тэнгүүд л хүнд яангууд одоо энэ цагч хэцүү шүү дээ. Танаа тийм байдгийн байна. Тэр нь болохгүй байна. Энэ болж ийн гэл хүмүүс ингээ төөрөгдүүлээ толгойг нь эргүүлээд дээ шүү дээ. Тэгэхээр минийхаар бол яг тэр ураг удамд зориулсан нэг том сэдэр л байх хэрэгтэй. Тэрийг амьд мал дээр ч үж болно. Нэг бол тэр одоо өмнө татсан гэдэг зүйлээ ахиж амьлуулж зан үйлээ бас хийж болох байхгүй. Тэгвэл хүн ингэ сэдэр аавна гэж бас хэцүү. Энийг харин одоо тэгэл нэг хүн дээр очиход чинь танаад ихтэх юм байна л гэдэг. Одоо би бүр одоо намайг ч бүр маш олон хүн бөө болох гэсэн. Би тэгээд өөрийг нэг тийм ойлгоогүй. Ер нь яг угаасаа нэг онгод тэнгэртэй хүн бол төрдгөн шүү дээ тий. Одоо бүр баргад боолчих төгсөн төгс одоо нэг намайг ингээ их удаа өвдөд гарч марг ах ихснэр чинь марг ингээ авч өгчихгүй. Одоо энэ бөөгийн асуудал чинь бас арай гайгүй зэгцэрж байна. Нэг үед бол бас л айхтар байсан шүү дээ тий. Одоо зэгцэрж байна. Гэтэ хүн зүгээр ядарсан, өгсөн хатсан болоод бөө болоод гэдэг юм биш шүү. Энийг бас сайн. Миний зүүн совн бол ер нь тийш татаагүй. Тий. Угаасаа ер нь тийм байдаг. Онгод тэнгэртэй хүн төрцөн байдаг учраас намайг хэлсэн хэлээгүй би өөрөө мэдж байгаа юм чинь энэ онгод тэнгэрийг залнаа л гэдэг байдал байдаг. Тэгээ надд бол ямар ч тийм танаа ураг удамд онгод тэнгэр сахиусны юм бол гараагүй. Тий. Тэгээ энийг бол засаад янзлаа зэгцэлж болох байхаа. Гэж харж яа шүү. За. Тэнгүүд одоо жишээл танаа ураг удам бас амар муу. Яг үндэл. Тэгээ нэгдмэл гэдэг юм би олж харахгүй. Нэг хүн энэ өнгөрж байна. Яагаад тэр зүйлүүдийг ингээд бүгдээрээ ярилцаад ихгүй ихгүй те. Яагаад тэгж чадахгүй байна нэгт. Хоёр дахь юм бол одоо ингээд манай тайлал та манай нэвтрүүлгээр 2 сар юм бичсэн байна шүү дээ. Тэгээ бид нар таныг хүндэтгээд авч байна. Та өнөөдөр ураг удам ах トゥ нар нэгдэжээж нөгөө бөөнөрөө ярилцвал нөгөө буруугүй гэдэг шиг те. Бүлээ усаар угаагууд яадаг гэдэгтэй адилхан бөөнөрөө нэгдмэл баймаар байна. Ураг удам ямар ч нэгдэж байгаа юм байхгүй. Ахаа хүндэлж байгаа юм алга. Дүү хүндэлж байгаа юм алга. Тэгэхээр энэ тарсан шагаа шиг болчиход байгаа. Энэ ураг удмыг нэгдэж энэ ураг удмын зан үйлүүдийг бас мэдүүлж явах хэрэгтэй гэдгийг та хэд бас санах хэрэгтэй. Танд бол ер нь юу санагдаж байна? Харин тийм их нь бол ингээл бүхэл юмд ингээл ганцаархан л одоо тэнд нэг хүүхэд өнгө тэнд ах маань өнгө миний сэтгэл ингээд өвдөж байгаа. Тэгэхэд миний ах トゥ нар бол дагаал надтай л адилхан өвдөж юмэр юм шиг санагддаг байхгүй. Тэгээд өөртөө яадаг юм би тэрийг сайн ойлгохгүй. Тэгэл ах トゥ одоо жишээлбэл би ингээд танаг ингээд маш их зориул уул нь би бүх ах トゥ нэртэй хэлсэн байхгүй. Тэгээ ингээ бүгдээ энэ дийм гоё сайхан болж байгаа имлүү бүгдээ зорио энэ өвдөж ах их юу л эдгээр тэр ухнаа асууя. Тэгэл одоо яг одоо би хэлж холтон гэдэг бас явагдаад байгаа байхгүй. Одоо манай хүүхдэд бол манай одоо би шин одоо миний аавын одоо жишээд нэг биш. Төрсөн дүү. Тэгэл одоо манай энэ ихчийн хүүхдүүдийг танихаас бусдынхын хүүхдүүдийг би бол гудамд хараад баг танихгүй шүү дээ. Миний төрсөн аавын дүүнэрийнхэн хүүхд. Харин тэгээд би түрүүнээс хойш ингээл бас яагаал байгаа байхгүй. Тэгээ ингээ харангууд л ингээ ураг удам нэгдэж байгаа юм байхгүй. Бид нар чи ингээд зан үйл хийх гээл болж өгвөл бид нар олон хүн хамруулж олон нэг жолтгоо хүнийг ирүүл саруул болгоё. Тэр дундан засал номд нь байх юм бол тэр усууд чи өөрсдөө ядаж тэр хийж байгаа зан үйлийг хараад тэр тэнгэрт мэдүүлээд авг нэр жилээр нь мэдүүлээд бид нар зан үйлийг хийх ёстой байхгүй. Бид нар хийгээд залуучууд нийлээд ийм зорж байгаа. Ягаад гэвэл энэ Монголын бөөгийн зан заншил гэдэг бол агуу гэдгийг Монголын ард түмэн бид нар харуулах ёстой байхгүй. Бид нар түүхээ мартаж байна. Монголчууд бид нар ураг удмаа танихаа болж байна. Энийг харж штэ. Ах トゥ нар хоорондоо шүүхэлцэл явж штэ. Тэгэхээр чин бид нар ийм нэгдмэл байж байгаа болцсон ард түмэн угаасаа. Хин энийг хүндэлж байгаа юм алга, мэдж байгаа юм алга. Ингээд хүн амьтан үхэж хатаад байна. Энэ асуудал учраас нэгдмэл биш, тарсан шагааш. Та яагаад тэр
өнгөрсөн одоо та хоёр ингээл ярьж штэ тий одоо манай аав ингээд ээж маань зүудэнд ордог тэрийг ингээл яг биелдэг би дүүгөө өнгөрөх жоох нийцэн гэд тий тэгвэл энэ болгон дээр чи яагаад ийм байна гэвэл тэр чинь ураг удам нэгдмэл биш байна яагаад тэр хүмүүс олон жил өнгөрчөөд одоо хүртэл зүуд нойрон чи ороод байгаа амархгүй штэ ерөөсөө энэ үрүүгдүүд нь татсан шагаас ингээд цацсан шагаа шиг ингээл ийм байгаад байдаг тэгээ энэ болгоныг бүгдээрээ сайхан мэдүүлж бид нар бол тэр хүн байсан байгаагүй хамаагүй ураг удмаас бол зан үйл нь хийн. А хамгийн гол нь та нар цааш цааштай ч гэсэн нэгдмэл энэ зүйлүүд нь ийм байж чадахгүй бол та нар ахаа хүндэлж дүүгээ хүндэлж чадахгүй бол энэ ураг удам байгаа ч хэрэггүй болчих жоох байхгүй. Эн чинь нэг ихээс унсан нэг одоо ураг удмын нэг одоо ах дүү нар чинь хоорондоо эвтэй найртай байж энэ зүйлүүдээ бүгдийг хийж зан үйлийг мэдүүлж бүгдээрээ хурайлж бүгдээрээ зан үйлийг мэдүүлсний ар дээрээс энэ хийх гэж байгаа зүйл маань тэнгэрт хүрдэг. А гэхдээ бид нар бол ямар ч байсан та хэдийг зориод ирсэн нэгэнтийн ихлүүлсэн ажиллагаа бид нар угаасаа дуусгана хийж өгнө. А гэхдээ та хэд бас сайн мэд хэрвээ энэ зүйлийг одоо нэвтрүүлгийг одоо үзээд ах дүү нар харж байгаа бол би хатуу хэлээ. Ийм байх юм бол ураг удам гэдэг юм чинь хэдхэн жилийн дотор хин хинийгээ таньж хин хинийгээ мэдхэ болно. Та нар өөрсдөө хин бүр ингээд юм утга учиргүй юм болно. Тэгээд танаа ураг удам сүрхийн цаг танаах одоо тэр ураг удмын чинь түүхэн зан үйлүүд нь бас дагаад алга болно гэдгийг сайн бодох хэрэгтэй. Сайн үлсэн аянд нэгдсэн одоолоо стор. Сайн үлсэн аянд нэгдсэн чимэн стор. Тэгээд энэ олон өхөл хахацл үзээд бас нэг жоохон сэтгэл санаа тавгүй энэ өр хүүхдүүд ийм тайван бус их асуудал байдгийм байна. За тэгээд энэ асуудлуудыг манайхан ерөнхийдөө хоорондоо сайхан ярилцъя. Яавал энэ зан үйлийг яаж хийх үү те. За энийг цааш нь яаж тогтоох ёстой, уул ус удам угсаанд нь мэдүүлэх ёстой юм шиг над санагдаж байна. Тэгээд энд нь өгөх ёстой өргөлийн барих ёстой барьцыг бариулж зан үйлийг мэдүүлж цаашдынхын зам мөрийг тэгшлэх ёстой гэж бол би харж байна. Тэгээд их сайхан одоо юу гэдгийг юмнуудыг үзэхэд надад бол тийм төгшөөтэй тийм байсангүй. А ер нь бол яг ингээд чи хэл гэж байгаа юм шиг тэгж мэдүүлж юмнуудыг хэлж шүү. За тэгэхээр энэ бол ер нь болчих واخ гэж. Одоо энэ хүмүүс одоо юу гэдгийг дандаа нэгээрээ гундаад байх хэрэггүй шүү дээ. Мэдэх ёстой. Энэ зан үйлийг хийгээд зүгээр мэдүүлчих юм бол тэр айл хүссэн үсээгүй сэргэж мандж идэг. А түүнээс зүгээр тех ёстой, ингэх ёстой гэж яваад байдаг. Сүүлдээ хүмүүс чинь нөгөө тэр юмнасаа өөрсдөө төвөгшөөгд хэлчихэж байгаа байхгүй тий. Харин бүр сүүлдээ төвөгшөөгд ямар сэндэл намайг баг буу болох нь би болохоор чинь миний зүйл сөөнд бол тийм байх. Одоо энэ зүүн бол бараг болчих төгссөн. Тэгэхээр ч одоо нөгөө уулз хүнтэйгээ уулзна гэдэг шиг танаа нэвтрүүлгийг үзэл би ч одоо стан нэр зогсоо зайгүй жоохон өсөг бичиг мутаач гэсэн бичээлсэн нэг гоё сайхан хариу ирэх төстэй амар баярлалаа нэр. Тэгээд яг та ингээд одоо таны зан үйлүүдийг мэдүүлээд өгье. Тэгээд цаашдаа өөр хүүхдүүд ханийжлууд тогтод сайхан зам мөрийг л бид нар олж харна шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр хэдүүлээ бол би бол ийм л юм нэтлэл зорж байгаа маа тайллынхан те. Ямар ч зан үйлийг хийя. Сайн үлсэн аянд нэгдсэн одоолоо стор. Сайн үлсэн аянд нэгдсэн чимэн стор. Энэ хүн маань одоо маш холоос зориод одоо манай нэвтрүүлэгт оролцохоор маш холоор зорж ирсэн. Бидэд болохоор хүндлээд энэ бас ах トゥ зарим нэгэн ураг удмынх нь хүмүүсийн цөөхөн байсан ч гэсэн бидэд тодорхой хэмжээгээр бүх засал номоо хийсэн байгаа. Тэгээд хүмүүсийн хувьд маш сайхан сэтгэл өндөр гарлаа. Тэгээд хамгийн гол нь одоо бас хийсэн зан үйлээ бас тайлбарлая гэж бодож байна. Миний хувьд бол гал голомтын одоо ураг удамтай холбож гал голомтын зан үйлийг хийж тэр хүнс нурмнаас нь бас өгж тэр ах トゥ ураг удам садангууд нь бас явуулсан байгаа. Тэгээд бас уул усын их барай байсан тэр зан үйлүүдийг бас мэдүүлж бас хийсэн байгаа. Тэгээд заслын хувьд гэх юм бол одоо тэр их одоо галын мандаж тэр хүмүүсийн одоо зан үйлээр нь дуудууж тэр өөрийнх нь эцэг өвгдийнх нь зан үйлийг бас мэдүүлж хийж байгаагаар бас энэ заслын хувьд бас онцлог байсан. Тэгээд зан үйл маань бол маш сайхан боллоо. Тэгээд ямар ч байсан энэ одоо ах トゥ ураг удам өвчин зовлонгүй гай барцдаггүй айх аюулгүй ахин дахин
өгч хагацах тийм зан үйлүүд нь бас одоо их сайхан зэгцэрж энэ зүйлүүдийг одоо энэ ураг удам бас сэргэн мандж байгаа гэдэгт бол маш их итгэлтэй байгаа. Тэгээд энэ улсуудаа одоо цааш нь эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхныг хүсэн өрөөё. Өнөөдөр би ингээд хоёроо заслам дэмнээд үйл болоод ингээд ер нь бол хасалцж өглөө. Тэгээд хоёр нь хараас нь эхлүүлээд цагаан хүртэл нь явлаа. Танаа гэрийн хил ам гайг барцд муухай бүгдийг хандалж өглөө. Гал голомт гэдэг байгаа зүйл нь бүгд нөгөөд эцэст даатгаас сэргээгээд бадраагаад өглөө. Би болохоор хоёрынхоо танаа удам мөксаны ураг төрлийн чин ол зомог тэр бүгдийн сайхан даатгаад дуудаад өглөө. Аавын хүүхдийг амгаар нэ ах дүүс нь бүгдийн ээж хүүхдийг илгээр нэгдүүс нь бүгдийн ханг ханадгүй тангүй өвчин гэдэг үзүүлэхгүй гээд өртөө хүүхдтэй танаа удам сударт нь дааж даатгаж яваараа гэд онгод тэнгэр олон сахиусуудад ингээд даатгаад өглөө. Таад ман тэгээд ингээд сайхан ол зомог шиг буян дүүрэн амьдралтай жаргалтай өдрөх сайхан амьдраараа. За уулан дээр болохоор өвгдээцлүүчийн одоо хүндийн зог гэж юм эдээшүүс өргөсөн. Энэ нь болохоор яаж байгаа юм бэ гэхээр одоо энэ үг дээдсээс чинь одоо буян хишиг заяаг чинь гуйж авч байгаа. Тэрнээсээ гадна бас энэ үг дээдсээгаа бас одоо тэр ариун дагшин тэр одоо зүйл одоо буян хишиг гэдэг зүйлийг одоо гуйж авч байгаа гэсэн. Алдаж эндж явж байгаа. Одоо энэ болгоны чинь өмнөөс чинь өршөөл гуйж байгаа. Давхар бас тэр уул ус гэдэг байгаа. Нутгийн уул ус гэдэг байгаа. Тэр нутгийн уул усыг догшруулсан тийм үү. Тэрнээсээ болоод ингээд алдаа эндээ явцсан хүмүүс байгаа шүү дээ. Тэр болгоны чинь ингэж харагдаж зөөлж байгаа. Цагаан тусын голцоо ер нь цагаан тусын юм чинь хийлээ. Тэгээд тэр нутгийн чинь уул уснаас одоо тэр уул усныхаа сэтрийг ингэж татаад энэ уул устаагаа ингэж харьцаад энэ дөрвөн уулынхаа эздүүд нь хатан дуулаа эднээсээ ингэж дуудаад ус гэдэг алтан ус гэдэг бол доор усан хүн холбоотой байдаг. Хаана одоо дахиж одоо дуудах нь бол хамаа байхгүй. Хамгийн гол нь тэр одоо уул усныхаа эзнийг яг зөв олж ингэж татаж ингэж авчирж иж тэр тахилга тайлгыг хийгээд тэр одоо гомдол хилэн уурцаар одоо тийм үү одоо тэр болгоно ингэж гаргаж иг чадах юм бол одоо тэрийг л аргадуулж иг чадах юм бол одоо аль ч одоо газрын байсан одоо уул усыг байгаа газраа дуудаж ирээд хүндлэл үзүүлээд хамгийн гол нь хүндлэл өршөөлийн үзүүлдэг. Одоо энэ хүүхдүүд нь бараахын ардгүй бахирхын сонсдог. Усан заяан үттэй цусан заяан зүрхтэй гэж одоо энэ таанусын өмнөөс одоо 5-9 өмнөөс уг удмын өмнөөс одоо ингэж өршөөлгүйч одоо ингэж уул усандаа минчилж байгаа. Бас давхар тэр өвөг дээдстэй бас минчилж байгаа. Өвөг дээдсээсээ бас өршөөл эднээс нь гуйж байгаа. Ингэж одоо уг удмын өвөг дээдсийг одоо харагдаж одоо тайллаа. Тэгээд тэр уул усны барай гэдэг байгаа тэр уул усны цагаан усын тэр хатуу тэр юмыг чинь тэгж гуйж гомшиж гаргалаа. Сайн үлсэн аянд нэгдсэн одоолоо стор. Сайн үлсэн аянд нэгдсэн чимэн стор. За би танаа нэвтрүүлгийг анх фэйсбүүкээс олж хараад үзээд тэгээд энэ маш гоё нэвтрүүлэг хийж байгаа. Эхлээд бол би ойлгоогүй. Зүгээр л нэг тийм ингээл яваалсан тэгэл гів гинтхэн ер нь үзчихмээр санагдаа шууд нөгөө бүтэн ихээр нь үзээд хамгийн анх нэг ихч орсон байсан шүү дээ. Тэгэл тэр ихчийг үзэл тэр ихчийн зовлон бол надтаас маш адилхан байсан. Тэгээд тэр ихчийн тэр дараа нь тэр баярлж байгаа, хөөрж байгаа тэр хүүхдээ тэрвэрцэн инээж байгаа надад бол маш их таалагдсан учраас би танахыг үргэлжлүүлж зөндөө давтамжтай үзээд тэгээд та нар ингээ хийж байгаа энэ сайн үйлсийг чинь амар их бас хүндлээд тэгээд за одоо ингээ жишээ нь би уучраа олохгүй байгаа надад одоо ингээ хэрвээ би энэ хүмүүс рүү хаандвал яах бол гэд нөгөө захидлууч чиглэсэн баггүй бүтэн 2 сарын турш тэгэл ерөн сансан цагтаа л орох үедээ л бичээд байсан байнга л бичээд байсан. Одоо над нэг юм хариу хүрээдэх болов би нэг орчмоор ах юм. Одоо маш олон хүн дээр очдог учраас эднэр дээр л очичвол одоо миний ингээл 9 хүсэл биелэх гэдэг юм шиг санагдаад ингээд бичээд байсан чинь саяхан хэд хоногийн өмнө танаг ингээд энэ олон хүнээс сонголоо. Манайх та ингээд юу яа энэ манай нэвтрүүлэгт орохоор боллоо ирж чадах уу гэд тэгсэн. Тэгээ би тэр хаа хөвсгөлөөс зорж тэгсэн очиж чаднаа ах дүүгээ төлөөлөд ганцаараа би одоо ингээ ганцаараа ирсэн танаа нэвтрүүлд орж байгаа шүү дээ. Тийм учраас би өөртөө маш их итгэлтэй, маш их баяртай, та нарыг маш их хүндэлж ирсэн. Тэгээд үзлэг мэдээж сайхан таалагдсан. Яг миний сансанд, миний бодсон бүх юм хэлэгдсэн, яригдсан, бас ухаарлал авсан тэр дотроос засал бол үнэхээр хэлхийн авралгүй сайхан байсан. Үнэхээр сайхан байсан.
Би бол одоо ингэж л одоос нь ингээд энэ нэвтрүүлэг танцснараа миний амьдралд шал одоо миний би ч өөрийгөө зориулж орсон байна шүү дээ тий. Тэгэхээр яг ингээд зорьсон хэрэг нь бол зүгээр ингээд одоо миний хувьд бол ингээд 100% бол ингээд хангалттай болчихж байгаа байхгүй. Одоо яг нөгөө сэтгэл харамж авна гэдэг шиг. Тийм учраас одоо өөрийнхөө талаар өөрийнхөө энэ гэр оронд болсон манайх ч одоо ер нь их л хэцүү л айл өгдөг шүү дээ. Одоо эртэл би яриагүйгээс биш. Нөгөө яг удаа л авидлын явж идэг болсод байдаг байхгүй. Гэр бүлийн хайрцаа, хань ижлийн хайрцаа ямар нэгэн тийм таатай ямар ч тийм таатай сайхан байна. Нэг л зүгээр л гэртэл амьдэрдэг болсод байсан. Сая энэ нэвтрүүлэгт орсноос хойш уусаа би орхгол одоо танайг намайг ингээд хүлээгээд авангуутал шууд 2 хоног бол шууд өөрийгөө бэлдсэн байхгүй. Ямар ч хэрүүл уралгүй ямар ч юм болсон ингээл айгүй гоёороо л очи тийм гоё хүмүүс намайг хүлээж авч байгаа юм чинь. Тэр би гоёороо л очих хэрэгтэй гэл ерөөсөө 2 өдрийн өмнөөс бэлдээл бүх юмаа сайхан бэлж чад юм аим сэтгэл өндөр ирээд сэтгэл өндөр одоо тэр заслан бол айгүй гоё хийгдсэн тий. Та нарын амнаас бол тэгэл дандаа л сайхан гоё байр гоё хүлээж авч जैन. Тийм биш байх гэдэг үг бол надад ингээл маш гоё ингээл надад ямар сандал манад дүүдгсэн шүү дээ. Би ч одоо юу энэ хоёрын хооронд хурдан явдгуул хүн байхгүй. Шинжил тэгээд тийшээч гүгээл доошооч гүгээл таа ч одоо яач ба дотроос юу гэж чинь аваа хайч ба гүгээд ахын таа чинь. Чинь миний зүрх чинь одоо тийм хол 2 метраар гүөх тийм үг байхгүй юу? Чадваргүй байхгүй. Гэвч би одоо тэр хоёроо чаад хичнээж гүйсэн. Тэгээд тийм гоё сэтгэл өндөр байсан. Гэртээ харахад үр хүүхд хүртэл ингээл. Та нар заслын хэлгээл би гараал шууд гараал үзэн чи манай хоёр бандтай. Натаа л тийж ярихгүй шүү. Гарын гутал 2 хүүхэд маань хань нийжл маань бүгд ингээд залгаж орж ил надад бол ингээд бөөм баяраа авч. Нэг гоё ингээд дотн болцсон юм шиг л. Тэгэл ерөөсө тэндээс ахуулаад миний сэтгэл санаа айгүй гоё болсон. Бүх юм айгүй гоё. Гэртээ очсон ч л гоё. Тэгээ та нарынхаа зөвлөсөн тэр заслаамыг өргөх юм аа яг сайн өргөж өөрийнхөө төлөө бол одоо ямар л юм гуудгийн залбирдгийн тэгж гуугаад сэтгэл бол одоо 100% өндөр байгаа. Миний хувьд бол ах дүүнэрийн хувьд болохоор ингээд одоо ингээд уцаар яаж ч гэдэг чи хол байд юм чинь. Тэгэхэд хүртэл юм гоё нэрхтээ над руу яаж байгаа байхгүй. Заахын дүү ажил нь бүтөө. Миний дүү тэгүү. Тэгээ тэр юмдаа сайхан яваад ирээрээ гэл хандлага хөл айгүй гоё. Тийм таатаа дулаахан мэдрэмжтэй болсон. Сэтгэл санааны хувьд сайхан болсон. Гэр орон ч гэсэн ингээл нэг юм авч тавиагүй ч гэсэн ингээл гээлтцэн л юм шиг ингээл нэг гоё гэртээ ороход ингээл хүний дургу хүрдээс ахгүй би. Йоо миний энэ амьдрал гэл өөртөө гутаал өөрийнхөө байдал чи надад бол одоо ямар ч тийм муухай байхгүй. Нэг л юм гоё гэрэлтэй гэрлэн бүрхүүл дотор л байгаа юм шиг л тийм сайхан байна. Манай нэвтрүүл танд ямар мэдрэмж таашаал өгсөн бэ гэх юм бол би шууд одоо яг өөрийнхөө ойлгосноор ерөөсөө шууд мис заслын эмчил гэж хэлнэ. Яагаад мис заслын эмч гэж хэлж байгаа юм бэ гэхээр миний энэ биеинд байсан, миний энэ уугууданд байсан одоо энэ ер нь хүний ертөнцид болдог бүхэл одоо надад тохиолсон бүх муухай юмыг ингээл сайхан ингээл аваад хайчих шиг л өмнөдөө сэтгэлээсээ заслагдсан айгүй гоё одоо ингээд үүл болгоно, гал тахих, луус аргадах тэр юу лээ. Тэгэл ер нь тэр бүхэл юмнуудыг ингээд маш гоё таатай онгод тэнгэр хүлээж авч тэгж хийж байгаа хүмүүс маань хүртэл 100% сэтгэл хангалуун би ч гэсэн өөрөө маш сэтгэл хангалуун өндөр үлдсэн. Энэ нэвтрүүлэгт орсондоо маш их баярлж байгаа. Намайг хүлээж авсан танаа нэвтрүүлгийн хамт олонд өстой чин сэтгэлээсээ талархаж ах トゥ угийнхаа өмнөөс үнэхээр баярлж байгаа шүү.